ойрын шийдлээ гаргаж ирж хий. Угаасаа ажиллаа хийж чадахгүй байгаа улсуудыг ажиллаа хийгээд өгөөч тэхүү гэж гуйдаг ийм чагсаал гэж бол дэлхийн хааж байхгүй шүү дээ. Холын шийдлээ танилцуул гэсэн шаардлага тавьж байгаа. Уг одоо суураараа хийж шийдэхгүй. Төр засаг биднэрт төлөвлөгөөгөө ярмаар байна. Ажиллаа хий гэж нэг чагсаал байгаа шүү дээ, тий. За энэ чагсаал бол эрх хэрэгчдийн зүгээс бол одоо хайрцагсан чагсаал болгож хувирсан. Онцгой байдлын нөхцөл үүсгээд энийг чинь шийдэж болно шүү. Нүүрсний хулгайн эсрэг гэдэг энэ чагсаал бол хайрцагчлаа. Ойрын 5 жил, 10 жил энэ утааг та нар хэдэн хувиар бууруулна? Та бол сошиал хуудсанд бол бичсэн байсан. Уриалгууд нь одоо шаардлагууд нэг шог байлаа гэж хэлсэн байсан. Тий, энэ бол ийм органикаараа. Тий. Ер нь бол яг нэг эсэргүүцлийн жагсаал гэж юм байгаа шүү дээ, тий. Одоо бид нар энд ирсэн байгаа бүх хүмүүсийн утга санаа нь бол хэнийг ч огцроо тий хэнийг ингээгүү өөрийн утааны тал дээр ажиллаад өгөө. За энд бол ерөөсөө бүхэлдээ засгийн газар энэ одоо энэ алдаатай үйл ажиллагаанд хариуцлага тооцох асуудал яригдчихэж байгаа юм бол. Ажиллаа хийгээч л гэж хэлмээр. Асуудлын угтаа нь ярих хэрэгтэй болохоос биш. Ажлуудыг сайн хийгээч. Угаасаа ажиллаа хийж чадахгүй байгаа улсуудыг ажиллаа хийгээд өгөөч тэхүү гэж гуйдаг ийм чагсаал гэж бол дэлхийн хааж байхгүй шүү дээ. Бүхэл юм дээр нь дуустал нь ажиллаач. Аль засгийн газруудын асуудал үүсэж байгаа тэр засгийн газар нь огцорчтол байх хэрэгтэй байхгүй. Засгийн газрыг хилээд байгаа шүү дээ. Хэрэгтэй үед нь сольж явах хэрэгтэй. Энэ бол одоо юу гэдэг нэг удаагийн салбарыг памперс шиг сольж явах хэрэгтэй. Болохгүй л болоод ирэх юм бол тэрийг унгаагаад дараагийн засгийн газрыг 4 жилийн дараа бид нар ямар байх юм? 8 жилийн дараа бид нар ямар байх юм бэ? Тэрс засгийн газар нь доктортой байхлаар улс орны хөгжил доктортой байдаг гэдэг яг тийм онол ном хаанаас тийм зүйл гаргаж ирчээд Ойрын 5 жил, 10 жил энэ утааг та нар хэдэн хувиар бууруул? Ер нь яаж одоо бид нар одоо үр дүнд хүрэх юм бэ? Үзэл бодол одоо нэгтэй байгаа гэдэг мэдлэг төстэй байгаа залуучууд иргэдтэй найс нөхдөдөө ивэлтэн нэгдэж чагслаа цуглалаа. Ингээд болно шүү дээ. Үйл ажиллагаа ердөө ийм л хүрээнд явж. Тэр үр дүн, харлага сэрдлэг тэр зүйлүүдээ тэр би чадна гэд гараад ирсэн эрх мэдэл албан тушаалтнуудад тавих хэрэгтэй байхгүй юу? Том хэмжээний чагсаалт бол олон сонирхлын бүлгүүд байдаг. Бүгд одоо өөр өөрсдөө эрх шиг хүнддэг. Гэхдээ би биенийхээ эрхэнд бол халдаж болохгүй. Тэгэхээр засгийн газрыг огцруулснаар ямар үйл явц өрнөх юм бэ гэхээр манайх чинь парламентын засаглалтаа хууль тогтоох дэд байгууллага нь улсын хурал байж байгаа. Улсын хурал олонхын суудлыг эзэлж байгаа тэр эрх хэрэгч нам л өөрөө засгийн газраа хүссэн үедээ зохион байгуулж бүрдүүлэх бүрэн боломжтой. Оюун эрдэнэ юу ярьж ирсэн бэ гэх нэг юм видео хийсэн мэлээ шүү дээ 12 оноос гэх. Өөрөө мэдчихэл байсан мэлээ шүү дээ. Өөрөө тэрнийхээ одоо нэг хэсэг бол өнөөдөр явж байгаа. Төр засаг биднэрт төлөвлөгөөгөө ярмаар байна.